Онцгой нэг санал асууя. Тодруулъя. Намын бүлэг дээр хэрвээ өнөөдөр орж ирээгүй намын бүлэг дээр оруулах нь зөв болов уу гэж бодож байна. Тэгээ бид нар энэ сар шинийн өмнө нийслэлийн төрийн тусламжийн газар хурлын даргатай бас очиж ажилласан. Тэгээ энэ төрийн тусламжтай холбоотой нэлээдгүй асуудлуудыг бас иргэдэн маань саналаа мессежээр бас бичсэн. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ нийслэлийн төрийн тусламжийн газрын тээврийн хэрэгслийг одоо багийг нэмэгдүүлэх талтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын төсөв дээр энэ өөрчлөлтөн дээр орж ирсэн юм байгаа болов уу? Би бол эндээс бол хараад хайгаад бол олж хараагүй байна. Тэгээ энийг тодруулчихсан байх гэдэг. За хэрвээ орж ирээгүй бол одоо намын бүлэг дээр бас энэ саналыг босгож оруулж ирэх гэсэн саналаа хэлж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол нийслэлийн төрийн тусламжийн газар сүүлд нэг 10 машин нэмж олгосон байх. Одоо нэг 80 гаруй машинтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ нийтдээ энэ байгаа автомашин чинь нэг 50 орчим хувь нь л яг өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Нэг ёсондоо нэг 40-оос 50 баг ажиллаж байна гэж одоо хэлсэн. Нийтдээ бол ер нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нэг 170 орчим тээврийн хэрэгсэл автомашин, 170 орчим баг ажиллаж ээж бид нар тэр 20 минутанд одоо багтаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, анх шатны тусламж үйлчилгээг одоо үзүүлэх боломж нь өгөн бүрдэх юм байлээ. Тэгэхээр энэтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал дээр одоо нэмэгдсэн зүйл, нэмж тавьсан зүйл байгаа юу? Шат тараалтайгаар бид нар бас энийг шийдэж явахгүй бол болохгүй байх. За хоёрдугаарт нөгөө талдаа боловсон хүчний асуудал. Яралтай төргийн тусламж дээр ажиллах эмч чимлэгийн ажилчдын одоо боловсон хүчний нэгдүгээрт асуудал, хоёрдугаарт нийгмийн асуудал, цалин хүртээмжийн асуудлыг зайлшгүй ярихгүй бол болохгүй юм билээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо хурлын дараа бас тодорхой ажлуудыг холбогдох байгууллагуудтай бас ярьж хэлцэж байгаа бах. За ямар ч үсэн нийслэл Улаанбаатар хотын зүгээс энэ ажлыг одоо бас гаргаж ирж хэлсэн хүний хувьд хөрөнгө оруулалтын зардал дээр төрийн тусламжийн автомашин нэмэгдүүлэх холбоотой зардлыг суулгаж өгөөч. Тийм зүйл орсон уу гэдэг. Түрүү асуултан дээр асуухсан би зүгээр санал дээр хэлээ явж байгаа. Хэрвээ байхгүй бол намын бүлэг дээр усгачръя. За хоёрдугаар төсвийн өөрчлөлт одоо хийж байгаатай холбоотойгоор манай санал хэлж байгаа асуулт санал хэлж байгаа төлөөлөгч болгон л одоо өөрөө өөрсдийнхөө зүгээс асуудлыг тавьж байгаа. За хоёрдугаар гэх юм нөгөө талдаа бол бас торгийн иргэдээс авж байгаа санал хүсэлтийн дагуу бас тодорхой судалгаа шинжилгээтэйгээр ажлуудаа явуулсан ярьж байгаа бах. Зөвхөн ер нь бол сүүлийн хэдэн жилд бол нийслэл Улаанбаатар хот бол нүүр тахлахаар ажлуудыг хийсэн гэж би хувьдаа бодож байгаа. Бид өнөөдөр адгийн наацх нь сая одоо цагаан ногоон сар боллоо. Бид хизээ байхдаа ингэж одоо энэ их ачааллын дундуур цагаан ногоон сараа тэмдэглэж замын ачааллыг ингэж багасгаж явсан. Одоо яриул их олон зүйл байгаа шүү дээ. Маш олон зүйл дээр нийслэл Улаанбаатар хот одоо бас хийж хэрэгжүүлж байгаа авах сайшаалтай олон ажлууд байна. За анхаарахч зүйлүүд бас байна. Тийм учраас төлөөлөгчийн хувьд бол би төсвийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг үлдэмжиж байгаа гэдэг бас төгсгөлт нь яа.